Сайн байцгаана уу? Багш та нартай баримтад ишлэл зүйл тайлбар хийх гэдэг 3 одоо ойлголтыг өнөөдөр яаж ашиглах тухайд бас тайлбарлаж хэлж өгье. За энэхийн тулд бүгдээрээ эхлээд багшаа хэлсэн цаан хичээлээ үзье. За бид нар мэдээж одоо ирээдүйд оюутан болоод ажилчин болоод бид нарт одоо албан бичгийг найруулах хэрэгцээ шаардлага одоо өдөр тутмын одоо хэрэгцээ баг болж ирнэ гэж ойлгож байна ирээдүйд. Тэхийн тулд одоо та нарт үндсэн шаардлагуудын нэг болох одоо зүйлт тайлбар, ишлэл тайлбарыг яаж хийх талаар багшнууд тайлбарч өгье. За одоо та хэд гарч ирэхийн зургийг сайн ажиглаарай. За энэ дээр болохоор энд нэг код байна те багш ингээд тодруулаад тэмдэглэсэн. За энэ дээр нь болохоор тэр өгсөн байна. Мэйл гэдэг үгний дээр энэ цэг байна. За тэгээ мэйл газрын мэйл нь 7420 метртэй, далайн мэйл нь 1852 метртэй тус тэнцэнэ гэд хэмжээ байна. За ингээд энийг сайн ажигласан баг. За дахиад их мөнхийн Монгол нутаг гэд багшинтаа өдий сурвалжгээс авсан баг энийг. За хувлаас эцний гэдэг энэ код байна. Марко Поло гэдэг код байна. За дахиад хувлаас эцэн 1210-аас 1294 гэж хаалт бичээд одоо энэ хооронд амьдарсан хаан байна тий. Хятад дайх Юан гүрнийг захирч байжээ гэж. За Марко Поло гэж эцэг дүүгийн хамт хувлаа хааны урданд 17 жил суусан ба орчлонгийн элдв сонин нэртэй тэмдэглэл бичиж бичжээ. Тэгээд Италийн жуулчин гэдэг гэж бичсэн байна. За эндээс би та нарыг ишлэл зүйлт тайлбарын тухай харж байгаа гэж ойлголт авч байгаа гэж бодож байна. За зүйлт тайлбар хийх. Тэгэхээр зэрэг бидний одоо саяын үзсэн жишээн дээр бол тэр дээдлийн болонд байсан нөгөө цэг нь болохоор зүйлт байна. Энэ зүйлтэнд өөрөлдвөл энэ үгэнд зүйлт хийгээд энэ үгийгээ доор нь ингэж тодтогч тайлбарладаг байна. Тэр хуудасны төгсгөл хэсэгт байдаг нь та нар хэрвээ сайн анзаарч мод сургацчгуудын зарим ялангуяа уран зохиолын ном, янз бүрийн одоо түүхийн шинжлэх ухааны номнуудыг уншихаар дунд нь ингээд одоосоо гадна дугаартай юм үгнүүдийн дээр жижиг тэмдэглэнүүд байсан. Тэр нь тэгээд тухайн хуудасныхаа доод болонд үгээ тайлбарлаж өгсөн байдаг. Тэгэхээр зүйлт тайлбар гэж хэлдэг ахна шүү дээ. За одоо тэгэхээр бид нар сая нус товчооны дээр өгсөн хувлаа хааны тухай бас тодорхой мэдээллийг сая мэдж авсан тий. Тэгэхээр зэрэг манай Монголын хүнд улс маань Чингис хааны түүхэнд байлдан дагуулаар одоо дэлхийг тэргүүлж газар нутгаа яаж тэлж харуулж байсныг энэ зургаас та нар харж болж байна. За тэгээд нус товчооноос Исүхэ Баатар Тэмүүжнийг 9 настай байхад өвлөн өхийн төрхөм олхнууд иргэнд хөвөөний нагц нараас охин гуяа гэж Тэмүүжнийг аваад одов. Явх замдаа цэгцэр чихи урхуу гэдэг газрын хооронд онгортой дайс эцэнтэй уулзвч. Дайс эцэн өвөл рүү Исүхэ хувьд аль хүрэхээр явна. Исүхэ Баатар өвөл рүү миний хөвөөний нагц олхнууд иргэнээс охин гуйхаар явж байна. Дайс эцэн өвөл рүү. Энэ хөвөн чинь нүдэндээ галтай нүрэндээ гэрэлтэй хөвөн байна. За тэгэд ихэд гарч буй дараах хүмүүсийн тухай та нар хэр зүйл мэдэх үү? Исүхэ, өвлөн, дайс эцэн гэж. За Исүхэ бол мэдээж Тэмүүжний аав. За өвлөн болвол гэмлээ дайс эцэн гэж бас хэмлээ тий. За ингээд хөтөлөө цаашаа харъя. За тэгэхээр Монголын нус товчон дээр Бартан Баатрын хөвгүүд Мингүйтэй хяан нэгүн тайжээ Исүхэ Баатар даритай отчгон гэж дөрвөн бүлгээ гэж юм. Тэгэхээр Бартан Баатар маань 4 хөвгөнтэй тэрний нэг нь Исүхэ Баатар байна. За өвлөн бол хэн байх нь? Исүхэ Баатрын ёсолж авсан хаан Тэмүүжний төрсөн их билээ гэж. За дайс эцэн нь Хонгород аймгийн ахлагч Чингис хааны хадам эцэг болно. За тэгэхээр энэ мэдээлэл багш нь Википедиас авсан байна. За одоо ингээд хэдүүлээ юу яа та. Нөгөө хичээлийн гол зүйлт тайлбарыг хийж үзье. За дүү тайлбар хийхийн тулд одоо
нөгөө менюний references менюний меню руу орохоор зэрэг insert footnote гэдэг энэ араа А, Б, С гэдэг эерэг уламжлалтын тэмдэглэл байдаг байна. За энэ дээр дарангууд одоо зүйлд орж ирэх юм байна. Зүйлдээ дугаараар оруулж ирж болно, тэмдэгтээр оруулж ирж болно. За ингээд зүйлдээ оруулж ирээд тэгээд тайлбараа бичдэг. Байх нь шүү дээ. За энийг хэдүүлээ дараа нь сайхан хийж үзнэ. За энд болохоор бэлэн хийгээ үзүүлсэн байна тий. За тэгээд зүйл тайлбар хийх хуудасны доод болон тайлбараа гаргаж ирж болно. За тэгээд дугаарлаж болно зүйл тайлбараа. За гэх мэт тэмдэгтээр оруулж ирж болж байна. За юугаар эхэлж одоо юугаа хийх үү? Нөгөө зүйлтэй хийх үү гэдэг нь одоо эхлэлийг бас зааж өгөх юм байна. Заавал нэгээс эхлэх албагүй 10-аас эхлээд одоо нөгөө зүйлтэй хийгээд байж болох нь байна тий. За одоо та хэдийн сурах хүчиг дээр Pipcore, Newton, Mendeleev гэх мэтчлэн одоо Parating за боловсролын тухайлан 6 дугаар зүйл гэсэн ийм нэр томьёонууд сурах хүчиг дээр ч юм байгаа. Тэгэхээр энэ нэр томьёонууд дээр бас та хэд тайлбар хийж үзээрэй. За зүйл тайлбар хийснээр авч зүйл тайлбар оруулах командыг бичнэ үү? Чин тий. За тэгэхээр бид нэр references гэсний insert footnote байсан. Юу хийж сурсан бэхээр бид нар одоо өгөнд зүйлд тайлбар хийж сурсан. За ийм хийхийг одоо мэдээж авсан удахгүй багш та нарт дадлагаар яг хийж явцаа харуулнаа гэж. За ингээд ажиллагаа үзье. Бүглэмжлэгийн хавцыг та нар бүглээрэй. За одоо энэ 3 асуултанд хариулъя бүгдээрээ. Зүйлдийг бичвэрт нэмэт мэдээлэл хийхэд ашигладаг. Бусдад нэмэт мэдээлэл өгөхөд ашигладаг байна тий. За зүйлд нь автоматар дугаарлагддаг. За өөр автоматар дурсыг гаргаж ирж болох нь байна. За зүйлдийг бусдад зөөж нэмэх боломжтой. За одоо ишлэлийн тухай товчхон бас саяхан шиг танилцуулъя. За ишлэл гэж яг юу гэлдэг вэ гэж. За тэгэхээр хараарай. Сүхбаатарын үүлэн хүчин Тэмүүжин хасар хачин Тэмүүгээ 4 хүүн бас Тэмүүлүү нэртэй нэгэн охин төрөөч. За тэгтэл яг энэ одоо текстийн хэсгийг энэ дөрвөлжин хаалтаараа Сүхбаатарын нөгөө гэргийг соч гэлэхээс төрсөн бэлтэр билгүүтэй 2 бэлгөө. Тэгвэл Сүхбаатар одоо хэдэн хүүхэдтэй бол тарчна. Өглөө үжнээс төрсөн 4 хүүн Тэмүүлэн ингээд 5. За дээр нь өөр одоо хатнаас нь төрсөн бэлтэр билгүүтэй ингээд 7 хүүхэдтэй бол таарна гэж. За Тэмүүжнийг 9 настай байхад хасар 7 настай хажуугун алчи 5 настай Тэмүүгээ отчихын утх нь одоо галын хаан голомтын эзэн гэсэн үг болно гэдэг энэ отчихын гэдэг үг тайлбарсан тий. 3 настай Тэмүүлэн үлгээтэй байсан бүлгээ гэдэг нууц тавчаанд яг энэ 60 дугаар хэсгээс өгүүлсэн байна. За эндээс та нар ишлэлийг нь олж харсан баг. За ишлэл нь болохоор бусдын бүтээл, санаа, тоо баримт, үр дүн бүтээл туур хүчээс ашигласан дүрцсэн эдгээрт хандсан тухайн мэдээлэл тэмдэглэл байдаг. Ишлэл хийх нь бусдын их сурвалж санаа, за баримтын үр дүн бүтээл туурш хандаж ашигласныг илэрхийлэн мэдээлэх үйл ажиллагаа юм. Одоо энэ бусдын одоо шинэ судалгааны үр дүнг авч танилцуулах гэж байгаа бол одоо ямар одоо их сурвалж материалаас авсан тэрийг заавал зааж бичиж өгөх ёстой байх нь шүү дээ. За ном зүй дээр болохоор энэ тэмдэглэгийг бас стандарт нэмж оруулж ирдэг өгдөг. За та нар сурагчийн ном зүй бас нэгээ сайн ажиглаарай. За их сурвалж ишлэлд цохогдож буй их материалыг хэлнэ. Ном байж болно, сэтгүүл байж болно. За янз бүрийн одоо сайтууд байж болох нь байна. За ингээд журмалсан тал дээрээс ишлэл гэдэг яг бол иш татаж авсан хэсгийг ишлэл гэнэ. За ишлэл татах, иш үндэс болгох, ишлэл цохох гэдэг нь болохоор англи хэлний за citation гэдэг үгнээс иш авах гэдэг үг юм байна. Reference шүү иш татсан зүйл бидний нөгөө миний явж ин тэ библиографи буюу номын жагсаалт ном зүй гэсэн. За ийм үгнүүд бол бидний томьёон одоо хийх үйлдэлд ашиглагдах нь байна. За ишлэгийг бас Википедиа тайлбарласан байна. Гэрч татах ямар нэгэн одоо баталгаатай би хэлээгүй шүү. Цаанаас одоо ийм
батлагдсан үтсэн ийм одоо мөр шүү гэж ийм их шүү гэж одоо хүмүүс таниулах нь байна. Ишлэлийг шууд ба дам гэж ангилдаг. Шууд ишлэн тухайн үг өгүүлбэр догол мөрийг ямар ч одоо өөрчлөлгүй тэр хэвээр ашиглалтанд авч хэрэгэлсэн ишлэлийн төрөл юм. Өөрөөр хэлбэл за 40 үгнээс доош үгийг одоо үгтэй өгүүлбэрийг номноос би аваад өөрийнхөө одоо судалгаанд юм уу те өөрийгөө одоо бусдад таних илтгэлтэй ашиглая гэж бодох юм бол тэрийг шууд ишлэл гэж хэлнэ. Тэрнээс дээш үгтэй ишлэл тэр номны санааг авах юм бол одоо тухайн номны гол санааг өөрийнхөө тайлбарлаж биччихэд найруулан бичиж чад тэгээд яг хиний одоо хин гэдэг хүний хэдэн онд хэвлэгдсэн номноос тэг бүр ямар хэддэх хуудаснаас нь авсныг тодорхой яг гэдэг үе тайлбарлан бичснийхаа төгсгөлд нь тайлбарлаж оруулдаг. За ном зүй дээр ч зааж өгч болох нь тий. Яагаад ишлэл хийх ёстой вэ? Энэ бол хүмүүний оюуны өмчийн зохиогчийн эрхийг хамгаалж байгаа хэлбэр байх нэ. Хэрвээ одоо хүний олон жилийн судалгааны үр дүнд хийсэн бүтээлийг зүгээр л өөрөө хийсэн юм шиг аваад ийм байдаг гэж танилцуулчихвал хүний одоо бүтээлийг хулгайлсан хэрэгт орох нь шүү дээ. Тийм болохоор зэрэг заавал яг хаанаас хин гэдэг хүний одоо дүгнэлтийг авч хэрэглэж байгаа заавал тусгаж өгөх нэ. За ишлэлийг компьютерт хийхдээ мөн л нөгөө референсэс рүү орно тий. За энэ бол нөгөө автомат гарчиг үүсгэжсэн байна. За энэ биднэрт нөгөө түрүүний зүйлт тайлбар хийдэг гэсэн байна. За энэ ардлт нь болохоор референсийн дотор болохоор нөгөө ишлэл тайлбар хийдэг гэсэн байна. За ингээд. За нөгөө insert station гэх түрүү нөгөө энэ дараа их авсан гэдэг нөгөө өгнүүдийн орчуулга нь бас хэрэг болж байгаа шүү. За номноос, номын хэсгээс, журналаас тэг ингээд өөр юунаас ч үт ингээд ишлэлээ авснаа юм тайлбарч оруулж болох нь байна. За номноос авахар зэрэг. Номын хэсэг гэдэг ингээд бүгдийг тайлбарлаад оруулж болох юм шүү дээ. Номын хэсэг гэж юм, ном гэж юм, журнал сэтгүүлийн нийтлэлийн хэсгээс гэж байна. Тогтмол хэвлэл нийтлэлээс авсан байна. Чуулганы хуралдаанаас, тайлангаас, вебсайтаас за урлагийн бүтээл гар урал зурагнаас зургийг бас авсан байж болно. Киноноос авсан байж болно. Патенттэй одоо патентээр баталгаажсан материалаас авсан байж болох юм. Болсон одоо кейсүүдийг кейс гэж ярьдаг тий болсон явдлаас ярьж болох юм байна. За ингээд бүх ямар зүйлүүдээс иш татаж болохыг та гэд ингээд харлаа. За энд болохоор нөгөө ишлэл бичих загварууд байна. Олон улсын стандарт загвар гэж байдаг. За жишээлбэл энэ дараа бидний түрүүний ишлэл бичих загвар нь АФА загварыг сонгочих юм бол яаж харагдах нь гэдгийг харъя те. АФА загвараар энэ АФА загвараар бичих нараа номоо бичээд зохиогч нь бичих нь Б буян гişиг энэ таслал энэ цэгүүд бас учиртай хаалтан дотор хийдэг. 2016 онд буян гişиг Б буян гişиг гэдэг хүний зохиосон гэрээ байгуулах арга техник нэртэй ном байна. Энэ ном болохоор Улаанбаатар хотод соён принт үйлдвэрт яг хэвлэгдсэн гэсэн байна. За дараагийн загвар нь болохоор загвар 3А загвар байна. За энэ болохоор төгөөмөл хэлдэг ишлэлийн загварууд хүмүүс маш олон загварууд байдаг шүү. За АФА загвар дотор дахиад дараа нөгөө энэ дэтлэг арай өөрөөр гэрээ байгуулах Улаанбаатар тэгээд бүр хуудсан дагаад өгсөн. Номоо зааж өгч болно. Мөн хуудас 55-аас 56 дугаар хуудсан дээр байсан гэдэг. Ингээд ишлэлийг татаж авч болох юм байна. За дараагийн загвар болвол дахиад яг нэг намдрал хийсэн мэт те. Зохиогчийн бүр овог нэртэй бичдэг байх нь байна. За тэгээд Улаанбаатарт соён принтинг төлөвлөсөн гэрээ байгуулах арга техник нэртэй ном байх нэ. За email буюу modern language association гэдэг одоо загвар байна. За энэ болохоор зэрэг овог нь урдаа бичигддэг байна те. Тэгээд нэрээ бичээд гэрээ байгуулах авчид зөвхөн номон дээр жишээ авсан байгаа шүү. За дараагийнх нь AFSA загвар гэж байна. Зохиогчийн нэр нь овог нь, он нь, номын нэр нь за хаана хэвлэгдсэн. Ингээд ардаа цэгтэй байдаг. Энд цэггүй бооз. Тэр зэрэг энэ цэг, энэ таслал стандарт маш чухал.
За энийг сайн харж авах хэрэгтэй. За тэгээ Монгол Улсын шинжлэх ухааны баримт бичгийн ишлэл хийх стандарт. За баримт бичиг ном зүй ишлэл агуулга хэлбэр бүтээцгсэн олон улсын стандартын за ISO 600-1987 орчны загварыг баримталт юм байна. За баримт бичиг ном зүй ишлэл агуулга хэлбэр бүтээсэн шинжлэгдсэн. За ISO 600-2010 гэсэн олон улсын шинжлэгдсэн стандартыг бас мөрдөх нь байна. За Монгол Улсын MNC гэдэг нь Монгол Улсын өөрийн стандарт байна тийм. За баримт бичиг шинжлэх ухааны баримт бичгийн ишлэл ерөнхий шаардлага нь болохоор баримтын бичлэг ISO 600-1987 гэсэн за ийм нэртэй стандарт ишлэлийг ашигладаг байна. За ингээд бидний үзэх ёстой мэдээлэл маань ерөнхийдөө дуслаа. За одоо хэдүүлээ нөгөө түрүүчийн ярьснараа юугаа хийж үзье та. Энэ дадлага хийж үзье. Пифагор эртний грекийн математикч те. За Паратинкин голуудын хатан ангис утгатай гэдэг. За би энэ текстийг хуулаад авчих. За хуулж яваад эндээ авчир жишээ татнаа. За энэ жишээ татъя те. Энэ арилгаад хурцлуулж. За Пифагор гэдэг нь эртний грекийн математикч гэж тайлбарлах хэрэгтэй. За тэгэхээр нөгөө одоо бол бид нэг зөвлөлт хийж үзэх гэж байгаа тийм. Зөвлөлтөө хийхдээ референс руу ороод insert footnote гэсэн. За ингээд дугаар дарангууд яаж ийн өөрөө дугаараа автоматар хараад энэ гараад ирж. За энийг болохоор бид нар юу яах боломжтой? Заавал одоо нуугаар биш, тоогоор биш өөрчлөх юм бол энэ болон дээр нь дарж байгаа түрүүний нэг хатсан тийм. Уудсны доод болонд байрлуулъя. Тэгээд дараа ингээд өөр тэмдэгтүүдээр байрлуулъя. Ромб тоогоор үсгээр гээд ингэж байрлуулж ингэж өөрчлөлтийг энд хийж болно. За дугаарлах юм бол хэдээс эхлэх үү гэдгийг зааж өгч болох нэ. За ийм тэмдэгтүүд байх нь. За ингээд өөрөө засвараа хийж болох нь. За ахлаа дарлаа. Одоо энэ дээр юу хийх вэ? Эртний грекийн математикч гэдэг. Энэ хэсгийг одоо хэдүүлээ авч жагаад эндээ бичээд өгч. За энэ арай том болчлоо. Энэ бол том байж болохгүй. Хуудсны доод болонд авчиж жижигхэн байвал зүгээр. Хийдсэн манараа 19 минут. За болтын арилгач. За эртний грекийн математикч. За дараа нь Ньютон бол Английн физикч одоо орон судлаач. За энэ бэжийг Ньютоныхаа зүгээр энэ оны л тэр доод болонд аваачих тий. За дахиад референс руу орлоо. Insert footnote дарангууд өөрөө автоматар нөгөө өмнө нь нэг байгаа учраас автоматар 2 дугаарлаад гарч ирлээ. За нөгөө томыг хуулаа авч учраас том гарч ирээд. За ингээд 3 дахь зөвлөлтөө хий. Менделеев болвол хиймжтэй. За ингээд Менделеевийн үнэлэх систем гэдэг бүр билээ л да. Ингээд текстэн дундаа одоо Менделеев дээр хийж байгаа Менделеев гээд insert руу биш reference руу ороод insert footnotes 3 дахь учраас 3 дахь гараад ирсэн тий. За тэгээд ингээд том текст болсон учраас заавал жижиг болох та. За ингээд 3 шиг зөвлөлт хийчихлээ. Зөвлөлт хийгээд тайлбарыг харуулчлаа гэж. За ингээд ишлэл зөвлөлт хийж сурлаа. За түрүүн бид нар энэ дээр нөгөө Исүхэ Баатар үл хүн хүчнээс гэдэг энэ дээр бас юу оруулж болно те. За харуул Исүхэ гэдэг маань хэмлээ яг түрүүн үздсэн. Энд оруулсан байсан шүү дээ. Яг алийг хийж үзэх гэж байгаа л хэрэг. Энийг хийж үзэх гэдэг байгаа те. Исүхэ бол Бартан Баатрын хөвөө гэж. За үл хүн болохоор Исүхэ Баатрын ёсолж авсан хатангийг оруулчих. За саяхан жишээ дээр очие. Исүхэ insert руу орлоо. Бичлээ. Одоо дөрөвдөгтэй Бартан Баатрын
Сүү. За. Уулын дээр болохоор бид нар юу хүчиж гэж байгаа лээ? Сүхбаатарын хатангч эсвэл Тэмүүж нээж гэсэн ч болно үсттэй. За үл үнийг тохиолчий. Зарлаа. Сүхэ гэрээ. Сүхэ ясалж авсан хатан. За гэрээ гэж хатна гэж. За бас нэг юм чих юм нөлөө. Дайс эцэг гэстэй дайс эцэг бол Чингис хааны хатан эцэг. Дайс эцэг чинь таана. За энд гэж оруулаа. Чингис хааны хатан эцэг лөө. Хөдөлөө. Үнд марчтээ. Чингис хааны хатан эцэг зөв оруулсан тий. За ингээд бид нар өнөөдөр 6 ширхэг зүйлтийг оруулаа. Тэгэхээр зүйлтээ оруулахаар зэрэг зүйлт минь яг оруулсан хуудасныхаа тухайн үг одоо аль хуудсан тэр байна. Тэр хуудсан дээрнийхээ төгсгөлд гарч ирээд байна тий. Тэгэхээр зэрэг одоо би энэ 6 дахь оруулсан энэ 69 биш шинэ хуудас руу аваачиж л та. Тийм бол энэ 2 дахь нөгөө 6 энэ дараа 6 байсан байхгүй гоц. Тэгээд 3 байгаа хуудасныхаа төгсгөл дээр л очиж юмсан. За тэгэхээр зэрэг зүйлтийн тухай бид нар ингээд товчхон оруулж үзлээ. За одоо бүгдээрээ ишлэл ашиглаж үзье. Ишлэл ашиглахын тулд зөвхөн одоо би ганцхан вебсайтаас юм уу хаанаас авах вэ? Сурах хүчиг. За энд математик мэдээллийн технологийн сурах хүчиг нээлттэй байгаа. За мэдээллийн технологийн сурах хүчгээс авнаа. За эндээс ямар жишээ авах вэ гэхээр энэ тодорхойлолтоос авч тий. Мэдээллийн бэлэн байдал гэдэг энэ тодорхойлолтыг авчи. Заавал орж ирдэг. За аваач байгаа устгах чи. Маа 2 дарлаа. Тогтохгүй байна. Та хуулаад дээрлээ. Пест тарч. За бэлэн байдлын тухай авсан. За одоо бэлэн байдлынхаа нөгөө ишлэлийг авсан ямар номноос авснаа харъя бүгдээрээ. Мэдээллийн технологи 9 дугаар ангийн сурах хүч байна. За зэтэв сүрэн гэдэг олон зохиогчээс нь эхний зохиогч нь авчдаг зэтэв сүрэн. Тийг 2015 оных байна тий. За одоо бүгд нөгөө ишлэл энэ чинь ишлэл авсан шүү дээ. Мэдээлэл зүйнээс ишлэл авсан. За ишлэлийнхаа тайлбарыг оруулъя. Тайлбарыг оруулахдаа за ингээд тайлбараа орууллаа. За хаанаас авсан бэ гэхээр бид нар номноос авсан шүү дээ тий. За book номноос авсан автор гэж байна. Авторыг ингэж хүчээрээ доор нараа жишээ нь гараад ирсэн байна тий. Тэгэхээр зэрэг бид нар цэдэв сүрэн гэдэг ихний юуг л авчи. Ганцхан хүний нэрийг биччихье. Цэдэв сүрэн зэ аваад дэ. За тэгээд таслал тавих юм байна. За өөр авторууд байгаа бол хараа энд бичнэ. Олон автортай бол энд бичих нь тий. За гарчиг гэж байна. Номынхаа гарчгийг харнаа хэвлээ яг юу гэж байна. Мэдээллийн технологи 9 гэдэг ном байна тий. За одоо энд мэдээллийн технологи за тэгээд англиар 9. За хэдэн оны ном бэ гэж 2015 онд Улаанбаатар хотод үйлдвэрлэсэн байна гэж. За одоо энд 2015 тэгээд Улаанбаатар гэдэг том үсгээр товчлооч. За publisher гэдэг хэсэг болохоор. За тэгээ окей дараад үзье хэвлээ. За ингээд ороод ирсээр. Цэдэв сүрэн 2005 оны АПА цаврыг харуулсан байна тий. За нөгөө түрүүний бидний
загвараар ингээ харуулад исэн шүү дээ. Алфа загвар гэдэг нь бүх юуг нь харуулдаг гэд. Энэ хаана байх вэ гэхээр номны ардлт номзүй гэж дээ. Тэрийг оруулахад одоо номзүйг автоматар үсгэхэд энэ шууд ороод ирнэ. Сая яагаад тэгэхээр бид номын зохиогчийн одоо гэрээ байгуулах номын нэрийн хаана ямар юмд үйлдвэрсэн хэдэн он зохиогч ном гэдэг бүгдийг бүртгэсэн шүү дээ. Тэгэхээр автоматар бүтээгдсэн учраас хамгийн сүүлд нь библиографи гэдэг энэ ном үүсгэхээр номын жагсаалт үүсгэхээр тэн дээр автоматар одоо ороод ирнэ гэсэн байна шүү дээ. За одоо би энийгээ дахиад бүр хойно очиж аваад энэ чи сүүлийн хуудас юм тий. Дахиад шинэ хуудсан дээр гаргаж агаад номынхаа юг сонгоод үзье тий. Тэгэхээр нэг саяын би номнуудынхаа хичнээн л одоо номны юу оруулж ирнэ. Хичнээн одоо хүний номын нөгөө иш татсан тайлбаруудыг ингээд энэ шиг ингээд алфа загвараараа ишлэл аваад ишлэлдээ тайлбар оруулж ирнэ. Хадгалсан тайлбаруудыг маань шууд номзүйтэй ингээд гаргаад ирдэг байна. Тэгээд зэрэг номзүйг ч автоматар хийхийг сурлаа. Ишлэл зөвлөлт хоёрын ялгааг сурлаа. Ишлэл бол би тухайн номноос одоо тодорхой шууд бус ишлэл гэж хоёр янз ишлэл байна. Тэгэхээр шууд ишлэл нь бол 40-с доош үгтэй тухайн номны хэсгийг ингээд авах юм бол тэр хэсэг одоо надад таалагдаад байвал би өөрийнхөө илтгэлд оруулах гэж байгаа бол тэрийг яг тэр чигээр нь хуулж аваад тэрнийхээ тухай хаанаас авснаа заавал зааж өгөх нь. Зааж өгөх хэсэг нь болохоор тайлбарын хэсэг. Тэгээд нөгөө зааж өгсөн тайлбараараа номзүйг үүсгэж болдог. За зүйлт гэдэг маань энэ текстийн дунд ихэд дунд байгаа нэг үгийг одоо нэг эрдэмтний нэрийг эсвэл нэг тодорхой болсон одоо оноос нэг нэрийг юм уу те тодтогч тайлбарлаж өгч байгаа бол тэр үгнийхээ буулан дээр зөвлөлтөө тавиад тухайн хуудасны төгсгөлд нь зөвлөлтийнх нь тайлбар орж ирдэг байна. Тэгэхээр зэрэг та гэдэг би ишлэл, тайлбар, зөвлөлт тайлбар, за номзүй гэдэг энэ үйлдэлүүдийг бол ялгааг нь сайн гаргасан бахаа гэж бодож байна. За хэдүүлээ одоо